TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. За одоо боллоо. Али чим. Туслаач гэж гуйсаараа бүр залхачлаа. Гэхдээ энэ гэрч юу надад туслах хүн байна уу? Та нар намайг бүр галзууруулах нэ. Би та нарыг дөрөвдөх болгонд хогоо гаргаад ачуулж хачаа гэж хичнээн гуйх юм бэ. Одоо ингээ өдөө орой болчихоор чи хогны машин ирээд явчдсан байгаа үсттэй. Гэрээр дөрөв хог. Надад туслахгүй юм байна л та. Сайн байцгаана уу? Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг маань эхэлж байна. Би Жимсэн. Бид сая маш их ууралсан эмэгтэй ярихыг сонслоо шүү дээ. Та бас заримдаа ингэж ууралдгүү гэж би асуумаар байна. Би бас заримдаа ууралнаа. Хүн болсон л хизээ нэгэн цагт те эрт орой хизээ нэг өдөр бас ууралж л таарна штэ. Гэрлээ чиний хувьд яадаг вэ? Тэгээ нөө хүн л болсон ууралгүй яах вэ? Тэгээ нөө уур угаасаа л хүн болгонд л байдаг шүү дээ. Тэгээд нөө бухимдаад ирэхээр одоо ууралдаг гэх үү? Тэгээд сайн байцгаана уу сонсогчдоо. Тэгээд ахаад хамттайгаа маш их баяртай. Тэгээд марлаа яагаад уурлаад байгааг ойлгож ийн л та. Тэгээд маш сайн ойлгож байна. Манай нөхцөлд хогны маш их хугацаа хол байдаг болохоор хэцүү байдаг. Тэгээд савтаа хог одоо 7 хоног бол үнэхээр өнөр танаар гэж айхтар болчдөг шүү дээ тий. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэгт маань бас марлаа маань оролцохоор ирсэн байна. Тэгээд марлаадаас энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр чиний нөгөө нэвтрүүлгийн сонсгосон зүйлсээс чинь уур уцаарын тухай ярина гэж ерөнхийдөө итгэж байна. Тэгэж бас харагдаж байна. За, тэгнэ. За, уурлаж бухимдаад хэн нэгэн рүү хашгирч байсан үү те та нар ч гэсэн тийм өдөр байдаг шүү дээ. Надад гимших их олон юм байна. За, би одоо ингээл өглөөхөн гэрээхэндээ уурлчаад гарч ирж байгаа байхгүй юу? Гэхдээ үнэндээ би зөндөөл хэлж байгаа шүү дээ тэрийг одоо хинч ингээл хогоо аваад гарчиж болно те. Тэнгүүд хинч хогоо хаяхгүй байгаа байхгүй юу? Дандаа л хогоо хайчаарай гэж бүр дахин хэлүүлж ээж. Тэгэхээр чин би ингээ уурлаад хашгирахад хүрч ин л та. За, гэхдээ ингэж уурлаач хашгичлаа гэдээ одоо юу ч өөрчлөгдөхгүй байгааг та нар бас мэдэн те. Тэгээд одоо ер нь яах юм? За, юм хум авч идэх юм уу? Эсвэл дуурхаа болох юм уу? За, тэгвэл намайг ингээд уурлуулад байгаагаа мэдэх юм болов? Тэд нар гол нь ойлгохгүй тий. Эсвэл хоолунд хийж өгөө болчих юм уу? Юм асуухаар нь адилхан хийж өгөхгүй байдаг юм уу? Тэгвэл одоо ойлгох байх тий. Юу ч ядчих байна. Яна нэрэ тийм юмнууд хийгээд байгаа бол ер нь тусгалгүй лөө. Тэгэхээр үгүй л дээ. За, ийм юмнууд хийхгүй гэдгээ хэлж чадаж байгаадаа бол баяртай байна. За, өдийн наснаас харахад хүний сэтгэл хөдлөл гэдэг хүнд өгөгдсөн төрөлхийн л одоо зүйл байгаа шүү дээ. За, энийг бол олж харсан байгаа. За, ууртаа байгаа үедээ юу хийхгүйг маань удирдах чаддаг их хүчтэй сэтгэл хөдлөл шүү. Яг тийм шүү марлаа. Би одоо нөгөө сүүлийн үед бас гэрээхэндээ жоох уурлаад нэг хэсэг дууга хурааж үзлээ. Бас амжилт олдгүй юм байна. За, би айлын 3 охины нэг нь байгаа юм. Эрэгтэй дүү маань надаас 10-аар дүү болохоор би эгч нартайгаа одоо илүү ойрхон өссөн. Би айлын дунд хүүхэд штэ. Өө тийм үү. Өндөр хариуцлагатай айлын том охин шиг бол биш л юм байна. Дураараа юу хийж болдог бага хүүхэд бас биш байна тий. Гэхдээ айлын дундах гэхээр заримдаа айлын дундах хүүхэд байх үнэхээр хэцүү байдаг тий. Тийм ээ. Хэрвээ бид нар ингээ хоорондоо муудалцвал том баг хоёр нийлэнгүүтээ бие биений өмөрөөд за тэгэнгүүт би л одоо өөрийгөө хамгаалж ам гарах хэрэгтэй болдог байхгүй юу? За, тэд нар ихэнхдээ л шудраг бус ханддаг шүү дээ. Ер нь бол дунд хүүхдүүд. За, тэгэхээр нь би хагартлаа уурлаад тэднэр лөө хамаг муухай өгнүүдийг хашгирдаг. Тэднээс хариугаа авч дөнгөхийн тулд миний одоо юмыг авч хэрэглэхийг зөвшөөрдгөө гэх юм уу? За, надад заримдаа одоо хянахад хэцүү хур цавар гарч би асуудалд ордог байхгүй юу? Надад ямархуу байдгийг одоо та нар ойлгож гинөө үгүй юу мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн уур хүрээд бухимдаад ихэлвэл ер нь л их амаргүй болдог л доо. Тийм шүү. Энд бас тэгээд нэг айлын дунд хүүхдүүдийн бас онцлог байх тий. Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Тэгээд уур бухимдлын тухай бид нар ярьж байгаа илээ. Тэгээд марлаа маань бидэнд 3 охины дундх нь байна. Байх одоо ямар байдаг вэ талаараас ярьж байгаа. Тэгээд бас хүүхэд байхдаа зан чанарын асуудалтай болсон талаараа бас ярьж байгаа. За,
би өсвөр наснд байх үедээ бол зан ааш сайтай байхыг их хичээдэг байсан юм. За дараа нь дахиад уур хөрвөл одоо дуурахгүй чимээгүй байх шүү гэж өөртөө зөндөө амласан гэх юм уу. За уурлаж хашгихгүй, муухай үг хэлэхгүй, заримдаа ч биеэ барьж дийлдэг байсан. Гэхдээ ер нь ихэнхдээ бол амаа барих гэж хичээсэн ч одоо тухайн үедээ тесрээд юу ч хамаагүй хэлчихдэг. Тэгээ бүр цаашлаад эгчдүү хоёроо улмал над руу дайрахад хүргэдэг байсан. За тэгээ энэ бүхнээс одоо болоод би гэр бүл дотроо одоо муухай хочтой болсон л доо. Намайг ааштай гэж ярьдгийн. За тэгэж нэрлэх болсон нь улам уур хүргээд байгаа байхгүй миний хувьд. Бодсон ч уур хүрчлээ. За би тэднийг давж дийлж чадахгүй юм байна гэж бодоод. За би байгаа байдлаа үдсэн ядаж уурлаж муухай авирлахгүй гэж уг нь хичээгээд байгаа. За ихэнхдээ л санснаар болдгоо юм л да. За тэгээд ингэж их тесэрч уурлах бүрийнхээ дараа маш их буруутайгаа өөрөө мэдэрч ичхүүртэй санагддаг. Буцаад өөрөө өөртөө. Тэгэхээр та нар ер нь уур уцаараасаа болоод асуудалд орж исэн үү? Уурлаж хүндэж байгаа тийм дараа нь ингээд өөрөө буруутай юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм мэдрэмж төрж исэн үү? Зөндөл энэ. Тэгэхээр амьдралынхаа хугацааны туршид би их олон зүйл сурсан юм шиг та нар маань ч бас суралцж байгаа байх л да. Тэгэхээр миний сурсан хамгийн чухал зүйл юу вэ гэхээр хэрвээ би уур уцаараа удирдах сурахгүй бол уур намайг удирдна. Уур хараа хяналтаас гарах юм бол засах аргагүй тийм янз бүрийн том алдаанууд үүснэ шүү дээ. Яг үнэ Марла наадах чинь аюул чухал зүйл нь. Тэгээд дахиад давтаад хэлье. Хэрвээ уур бухимдлыг хянаж сурахгүй байгаа дайвал уур биднийг удирдах болно. Тэгэхээр хил хязгаараа одоо давсан уур маш их зүйлийг эвддэгэ гэсэн байна. За тэгээ цааш нь. За нэг модон шон байна гэдээ одоо бодоод үзье тий. Нэг гарт чинь бөөн хадаас байгаа. Нөгөө гарт чинь алах байгаа. За уурлаж бухимдсан үедээ ямар нэг юм хийвэл та нэг гартаа барьсан алхаараа нөгөө гартаа байгаа хадаасуудыг модондоо зоогоод л байна гэсэн үг. За уур чинь хяналтгүй гарч ин штэ. Тэгэхээр хадаасаа модонд зоочихлоо. Энэ эмэгтэй юу яриад байгаа юм болоо гэж бодож иж магадгүй л дээ зарим хүмүүс сонсогчд маань тий. За би ямар ингээд уурлах бүртээ хадаас аваад модон зоогоод байгаа юм уу гэж бодож иж магадгүй. Үгүй л дээ. За би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр санаагаа ойлгуулахын тулд зураглаж ярьж байгаа. За уурлаж уцаарлаад хин нэгэн хүний гомдоожглоо гэж бодъё. Тэгээд буруу зүйл хийснээ ойлгоод уучлалт гуйсан ч гэсэн тэр чин модонд хадаас зоочход эргээд сухлаагаад тэрийг ингээд суглаад авч байгаатай адилхан зүйл шүү дээ. За та нарт төсөөлөгдөж байна үү миний ярьж байгаа зүйл. За тэгэхээр хадаас хадсан суглаад авлаа. Гэхдээ модоо харъя. Модон дээр чинь хадаасны нүх үлдсэн байгаа. Тийм ээ. За тэнгууд уур уцаар хяналтаас гарах үед яг ийм юм болдог гэсэн үг. Бид эргэж очиод уучлалт гуйсан ч гэсэн нөгөө хүний сэтгэлд одоо тэгсэндээ ингэсэндээ гэсэн зүйл байсаар л байдаг гэсэн үг. Тэгээд Марла маань их ойлгомжтой тайлбарлалаа. Тэгээд уурлаж бухимдсан үедээ яг л нөгөө модонд хадаас зоож байгаатай адилхан нөгөө зүр сэтгэлд нь хурц хадаас одоо шигтгэж шүү дээ. Тэгээд уучлалт гуйх үед нь хадаасыг буцаагаа суглааж одоо авж байгаатай адилхан ард нь хүлдсэн л байгаа. Тэгэд бидний хэлж байгаа одоо үг үйлдэл маань бусдыг гомдоон шархлуулж байдгаа гэдгийг одоо үгээр илэрхийлж чинь. Тэгээд ам алдвал барьж болдгоо гэдэг шүү дээ. Эсвэл нөө уучлаарай гэж хэлсэн ч хизээч буцааж одоо хэвэнд нь оруулж чадахгүй байх тохиолдол бас байдаг тийм. Яг тийм шүү гэрлээ. Тэгэхээр энэ зураглал миний амьдралд их хүчтэй нөлөөсөн байхгүй юу? За уур бухимдлын сэтгэл хөдлөлийг хянж чадахгүй байх юм бол юу болдгийг одоо ойлгосон гэсэн үг. Тэгэхээр би хүмүүсийг гомдоож сэтгэлийн шарахтай болгохыг хүсэхгүй байгаа болохоор уурлаж уцаарсныхаа дараа өөрөө маш их одоо тийм буруутай мэдрэмж авдаг тийм. За би ер нь бусдын зүрх сэтгэлд хичнээн хадаас хатсан болоо. За тэгээ бусдыг гомдоож шархлуулчаад тэрийгээ яг засч залруулж чадсан уу тийм. Эргээд энэ маань надад өөрт сэтгэлийн шарах болж байгаа байхгүй юу? Зүрхнээс ойлголтуудаа таны зүрхэнд хурж таны баясаа бодосурах аялгоос таны зүрхэнд хурж таны баясаа магтаарын дуудаа тань
Найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэг танд хүрч байна. Марла маань хэдэн асуулт асуусан шүү дээ сонсогч танаас. Хүмүүс дуурлаж бухимдсныхаа дараа зүрх сэтгэлд нь үлдээсэн гомдол шархыг эдгэж засаж чадах юм болоо гэж. Тэр хадаасны нүхнүүд л одоо миний сэтгэл санаанд бүр шингэчихсэн байдаг л да. За барьж хянд чадахгүй уур уцаараасаа болж хүмүүсийг гомдоогоод байхыг би өөрөө хувьдаа бол хүсэхгүй байна. За тэгээд уур уцаартаа захируулахгүй байхыг их хичээж эхэлдэг болсон. За заримдаа яг уу амжилттай бас болно. Заримдаа янз бүр болно. За гэхдээ ихэнхдээ л уурлал муухай үг хэлээл тийм муу үг шидэд байх юм байдаг байсан. За хичээгээд ч нэмэргүй юм байна гэж бас бодох болсон. Хэсэг хугацааны дараа Бурхан намайг хайрладаг гэдгийг би олж мэдсэн. Есүс өөрийнхөө амийг миний төлөө зориулсан юм байна лээ. За тэгээд би Есүст итгэх шийдвэр гаргасан. Бурханы үгийг уншиж Бурхан гэж хэн байдгийм бэ гэдгийг илүү сайн мэдэж авч байлаа л да тухайн үедээ. За нэг өдөр Библийг уншиж байгаад яагаад гэвэл миний дотор сайныг хийх хүсэл байвч хийж чаддаггүй. За яг энэ нэшлэл би өөрийн хүсдэг сайныг хийдгүү, харин хүсдэггүй бузар муухайгаа хэрэгжүүлдэг гэсэн үг нь надад бол маш тод туссан. Хөөх би яг ингэж боддог байсан штэ гэд энэ номыг ямар хүн бичсэн болоо, намайг одоо яаж мэдсэн болоо, яг л миний тухай яриад байгаа юм шиг надад тэгж санагдчихсан байхгүй юу. За тэгээд би олон жил цуглаанд явсан итгэгч найз руугаа очиж ярилцсан. Библийн энэ номыг бичсэн хүнийг Паул гэдгийг найз маань надад тайлбарлаж өгсөн л дөө. Тэр хүн Есүсийн дагалдагч байсан. Хүн бүрл ямар нэг асуудалтайгаа тэмцэж байдаг болохоор Паул ингэж бичсэн билээ. Найз маань Ром номын ишлэлийг надад харуулхад хэрвээ би өөрийн хүсдэггүй зүйлээ хийж байгаа бол эдүгээ үүнийг үйлдэж байгаа нь би биш. Харин миний дотор оршиж байгаа нүгэл юм аа гэсэн хэсгийг уншиж өгсөн. Тэгэл одоо найз минь надад ийм зүйл туулж мэдэрж байгааг чинь энгийн хүн бүр одоо мэдэрдэг юм аа. Бид бүгдээрээ л өөрийнхөө юмыг хийдэг төрлөх чанартай. Гэхдээ хүний мөн чанаруудын зарим нь Бурханд таалагддаггүй. Тэрийг гим нүгэл гэж нэрлэж байгаа юм. Та уур уцаарын асуудалтай байгаа чинь асуудалд өөрийнхөө одоо ингэж хандж байна. Өөртөө сайн гэж бодсноор хариу үйлдэл үзүүлээд байгаа нь дотоод мөн чанар юм гэж тайлбарлаж өгсөн. За тэгэхээр би яриахаа зогсоод та нараас одоо нэг асуулт асууя л да. Хүнд уурлаж байдаг чадлаараа тэдэн рүү хашгирсны дараа дотор уужирч байгаа юм шиг санагдчихсэн үү? Заримдаа би ингээд сайхан зантай, заримдаа бачим үйлдэл гаргаж их уурладаг тийм үедээ би зүгээр харин тэр хүмүүс л одоо намайг ингээ уурлуулад байгаа юм шиг санагддаг штеп. Би бол зүгээр байгаа тийм эднээс л болж байгаа ингээл. Тэгээд хашгираад загначаар их айтаахан болчихдог. Гэхдээ би ингэж уурлаж хашгирахаар сайхан санагдахгүй байгаа. Одоо уурлаж барихаар ингээд амар хэцүү болдог байхгүй юу? Би зөв зүйл хийхийг хичээж байгаач бүтэхгүй байна. Тэгээд маш их буруутай, аимшигтай санагддаг гэдгээ одоо найзтай хэлсэн. Тэгэхээр найз маань надад сайн зөвлөж өгсөн л дөө. За тийм ээ, чи ингээд одоо Есүсийн дагалдагч. Бурханы сүнс чиний дотор байгаа. Харин ариун сүнс чамд туслахын тулд чиний дотор байгаа шүү дээ гэж хэлсэн. За хамгийн сайн мэдээ нь юу вэ гэвэл чи муу мухайг мэдрэхэ болно. Ариун сүнс чамд ямар нэгэн зан үйл одоо юу сайн бэ, ямар нь муу юм бэ гэдгийг харуулнаа гэж хэлж өгсөн. За тэгэхээр Бурхан чамайг өөрийгөө буруутгаад байгаасаа гэж хүсдэггүй, харин буруу зүйл хийх вэ гэдгийг сэрэмжлүүлэхийг хүсдэгэ гэж хэлсэн. Тэгэхээр дараа найз маань айдуу тайван сууж байгаад хийх ёстой зүйлсийг мань хэлж өгсөн л дөө. Найзынхаа хэлсэн зөвлөгөөг та нарт ч гэсэн хэлж өгье гэж бодож байна л да. За хэрвээ чи хин нэгнийг гомдоочлоо гэдгээ мэдвэл Бурханд тэрийгэ хэлээрээ. Харамсаж байгаагаа Бурханд хэлээд дараа нь тэр хүн рүүгээ очоорой. За ингээд хийсэн зүйлдээ харамсаж байгаагаа хэлээд уучлалт гуйгаарай гэж. За энэ найзынхаа хэлсэн зөвлөгөөг би бас та нарт хэлхийг хүсэж байна. Бас гоё арга зам байна тий. За тэгээд найз маань бас ингэсэн юм. Марлаа бас нэг сайхан мэдээ байна. Бурхны сүнс чиний амьдралын нэг хэсэг болсон болохоор буруу зан авиртаа одоо үгүй гэж хэлэхэд чинь ариун сүнс өөрийн хүч чадлаа өгнө. Харин анхаарал сэрэмжтэй байгаарай.
Эд шидийн зүйл болох гээд байгаа биш шүү дээ гэж хэлж байгаа байхгүй юу? За зөв амьдрахад чинь туслах Бурхны хүч чамд одоо байгаа. Гэхдээ чиний дотор одоо уур уцаар хөдлөөд эхлэх үед сэтгэл хөдлөлөө удирдах Бурхны хүчийг ашиглах уу үгүй юу гэдг нь тэр сонголт нь одоо надад буюу чамд байгаа шүү Марла гэж хэлж байсан юм. За тэгэж хэлэхээр нь би хэрвээ би арай өөр зан авир гаргах сонголт хийвэл хэцүү байсан ч гэсэн хийж чадна гэж хэлж байгаа мó гэж найзаасаа асуусан байхгүй юу. Тэгээд найз маань тийм ээ гэж хариулсан. За тэгээд тэр найзаагаа сонсоод надад их сонир санагдсан. Өөрчлөгдөж болно гэдгийг сонссон чинь одоо миний дотор уужирч байна. Дараа нь ингэж хэлснийг чинь саннаа гэж би бас найзтай хэлжээсэн. Тэгэхээр найз маань за Марла чамд илүү сайхан юмнууд нэмж хэлэхэд чи одоо Есүсийн дагалдагч болсон. Бурхны ариун сүнс чиний дотор байгаа. Юу хийхийг чинь сануулж өгнө. Харин чи сонсох үгүйгээ сонгох хэрэгтэй. Чиний ухаан санаанд айдуу намуухнаар ариун сүнс ярих болно гэж найз маань надад хэлсэн. Тэгээд байна. Энэ цагаас л одоо нэг зүйл нүдэнд одоо ил өрнөж эхэлсэн гэх юм уу? Би уурлаж цухалтаад байгаагаа мэдрэх тэр мөчөд одоо дотроос минь муухай үг хэлэх гээд байгааг сануулах болсон гэх юм уу да. За тэр дорол өөрийгөө хянаад зогсооход энэ тус болоо зогсохгүй толгойд минь одоо уур уцаараа харуулахын оронд хийж болох өөр санаанууд орж ирэх болсон. За жишээлбэл уурлаад эхлэх үед нэг гүнзгий амьсгаа авчих юм бол дараа нь харамсахаар муухай зүйл хийхээс өмнө бодох цаг өгдөг болсон. За бусад үед нь би уур хүргээд байгаа нөхцөл байдал юм уу одоо хүнээс холдчих юм тэр одоо хүнээсээ холдчих юм бол арай дээр болчдгийг. За харин дараа нь тэр асуудлыг заавал шийдэх хэрэгтэй гэж хэрвээ бодох юм бол арай тайвширсан байхдаа хийж чаддаг болсон гэх юм уу. За өөрийнхөө дотроос яриад байгаа тэр намуухан дуу хоолойг дуулууртаа дагах тусам одоо миний амьдрал асуудлууд маань арай хялбар болсон гэх юм уу да. Тэгээд та нар маань одоо мэдэж гэнэ үү? Энэ бол үнэхээр гайхалтай байсан. Миний хувьд тийм дотроо өөрчлөгдөж байгааг би хичээж байгааг өөрөө мэдэрч штэ. За би бусад хүмүүсийг өрөвдөн хайрладаг болсон. Бас өөрөөсөө гадна бусад хүмүүсийг ч бас хайрладаг болсон. Миний уурыг хүрэх юм одоо хийсэн үед би найз маань өнөөдөр жаахан 5 өдөр байж дээ. За өөр хүн эсвэл уурыг хүргэсэн болоо ч гэдэг юм уу тийм. Тэгээд энэ маань ингэж байгаа юм байлгүй тэгээд байгаа юм болоо гэд нөгөө хүнээ одоо илүү бодож үздэг болсон гэх юм уу. За хүмүүс сэтгэл санаа шархалж гомцсон болохоор л таныг бухимдуулахад одоо хүрэж байгаа. Таныг гомдоож шархлуулъя гэж бодоогүй ч байж магадгүй шүү дээ тийм. За энэ мэдчлэнгээр ингэж нөгөө хүнээ ойлгодог болсон. За энд ярьж байгаа өөрчлөлтүүд миний амьдралд маш гоё эргээр нөлөөсөн. Одоо бол ингэж би сэтгэл хөдлөлөө удирдах чаднаа гэдгийг мэдэрдэг. Гэрийнхэн маань ч гэсэн намайг ямар их өөрчлөгдөвэ гэд чи шаал өөр хүн болцсон байна. Ашиг чадал өгдөг байсан гэл тийм хүн байсан. Одоо ингэж бол өөрчлөгдсөн байна гэдэг тэр үгийг сонсохоор надад бас буцаад айгүй гоё байдаг байхгүй юу? За хамгийн гоё нь миний дотор гарч байгаа өөрчлөлт үнэхээр илт байсан болохоор би бүх харилцаанд нөлөөлсөн. Тэр чигээр ингээ гайхамшиг гэж хэлж болно л доо. Гэхдээ байна нөгөө модонд зоосон хадаасны нүхийг санаж нөө түрүүн ярьсан шүү дээ тийм. За уурлаж уцаарсны минь бол уцаарсан тэр үеэс минь болоод сэтгэл нь шархалсан бол би тэр хүний амьдралд эсвэл одоо харилцаанд хадаас зоочихсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хадаасыг сугалсан ч нүх нь тэндээ байж байна. За тэгэхээр найз минь надад бас нэг гоё зөвлөгөө өгсөн. Модон дээрх нүхийг бөглөдөг бүтээгдэхүүн байдгийг мэдхүү гэж сонирхолтой байгааз. Тэгэхээр нүх гэж мэдэхгүй байгаа баг зэргийн ялгаа нь мэдэгддэгч нүхгүй болдог. За найз маань энийг ингэж тайлбарласан. Бурхан биднийг маш их хайрладаг. Уур хилэнгээ хянаж чадлагүй бусдыг шархлуулсан үед эдгэх хүч нь бурханд байдаг. Харилцаа одоо өмнөгшгөө сайн болж чадахгүй байсан ч гэсэн шархны оронд сорвил үлдэх байх та. Харин итгэрэл нь бурхны тусламжтайгаар л болдог. За энийг одоо сайн өшөө тодруулж хэлэх юм бол бидний гаргасан шархыг бурхан эдгэж чадах боловч энэ нь одоо биднийг уурлаад бай гэсэн үг ерөөсөө биш. Ариун сүнс биднийг удирдах, бурхны хүслийн дагуу амьдрах хүчийг өгөхөөр зөвшөөрөх хэрэгтэй гэж. За найзууд минь одоо би бие барьж дэлэхгүй уур уцаартай хүн байлаа. Гэхдээ тэрийг маань одоо хинж болдгийм байна гэдгийг одоо биеэрээ ингээд суралцсан байна шүү дээ. За учир нь миний дотор бурхны хүч байгаа. Яг л нөгөө Паул элчийн Библийн Филиппойд хэлснээр намайг хүчрхэгжүүлэгч тэр түүгээр би бүгдийг хийж чаднаа гэдгээ ойлгосон гэсэн үг.
Баярлалаа марлаа да. Тэгээд амьдралд ариун сүнсний хүчээр уур бухимдалтайгаа нүүр тулахт нь Бурхан яаж тусалсныг бидэнд хуваалцсанд баярлалаа. Бүгдрээ марлагийн ярьсан түүхийг хамтдаа эргцүүлээд нэг үзье тий. Найз нь түүнд игэл жирийн хүмүүсийн туултгал бүхий л зүйлийг амсаж байгааг нь хэлж өгсөн нь үнэхээр ухаалаг зөвлөгөө байсан байна. Тэгээ бидний өөрсдийн хүн мөн чанараараа хийдэг зарим зүйлс нь Бурхан таалагддаггүй гэдгийг эндээс бас бид нэр харж алж байна тий. Тэрийг нь гим нүгэл гэж нэрлэдэг гэд бас эндээс бид нэр сурлаа. Бид бүгдээрээ л бас нөгөө хүн болгон л алдаа гаргадаг. Гэхдээ нэгнийхээ сэтгэлийг бас тэр алдаагаараа дамжуулаад шархлуулсан байдаг тий. Гэхдээ нэг гомдоочод дараа нь юу хийж байгаа нь гол нь шүү дээ. Бид нар бүгдээрээ л хүмүүсийг гомдоож байдаг. Гэхдээ юу ч хийхгүй нэг орхих биш. Багадгаас тий. Бусдын зүрх сэтгэлд хатаас зоожчихсан гэдгээ мартаж болохгүй. Тэгээд заавал тэр хүмүүсээ уучлалт гуйж бас Бурханаас ч бас уучлалт гуйх хэрэгтэй гэдгийг бас ойлголоо. Тэгээд яг эндээс харах юм бол марлаа маань гим нүглийг нь цэвэрлэж Есүс яаж нас барсныг нь өөрт нь бас ямар их хайртайг нь ойлгож авсан хамгийн чухал зүйл нь тий. Тэгээ марлагийн маань найз нь түүнийг Есүсийн дагалдагч болсныг бас ариун сүнс түүнд байгааг бас ариун сүнс яаж тусалдаг гэдгийг маш тодорхой марлаад маань бас зааж өгсөн байна. Энэ жинхэнэ Бурхныг бас түүний хайрыг та нар бас мэдрээсээ бас тэрийг бас мэдэж авч болно шүү гэдэг бас хэлсэн байна тий. Бурхан таныг өөрлөгөө эрхийг буруу зан авир болон хийдэг буруу одоо гим нүглүүдээс эргээд уучлалт гуйхыг хүлээж байдаг. Тэгээд түүний ариун сүнс таны дотор амьдарч буруу зан авиртай үгүй гэж хэлж чаддаг хүчийг бас өгдгөө гэдгийг тийм мартаарай. Тэгэхээр энэ мэдээ маш чухал мэдээ агааз. Хэрвээ илүү ихийг мэдхийг хүсэх юм бол бас амьдралынхаа ямар нэг зүйлийг бидэнтэй хуваалцахыг хүсэх юм бол нэвтрүүлгийн дараа гарах хаягаар та бүхний холбогдоосэй гэж хүсэж байна. Тантай уулзаж бид нар бас ярилцах юм бол бид нар бас маш их баярлах болно. За тэгээд Есүсийн дагалдагч болсон нэгэн сонсогчийн цагааг бас хуваалцахыг хүсэж байна. Сайн байна уу? Танаа нэвтрүүлгийн сонсогч байна. Нөхөр бид хоёрын амьдралыг өөрчлөх үгээ өгсөн Бурхан талархаж байна. Санаандгүй тохиолдлоор би танаа нэвтрүүлгийг сонссон юм аа. Би найзтайгаа хамт нэвтрүүлгийг тань сонссон. Надад маш их сонирхолтой байсан болохоор Есүс гэж хэн болохыг би найзаасаа асуусан юм. Найз маань надад Есүсийн тухай ярьж өгөөд би Есүсийг аврагчаа гэж зүрх сэтгэлдээ хүлээн авсан. Намайг хүүхдээ гэж хүлээн авсан Бурханд талархъя. Итгэждийн залбирлаар өвчнийг маань эдгэж өгсөнд баярлаа. Би гайхалтай эдгэрсэн. Баярлаа Бурхан минь гэсэн захиарсан байна. За баярлалаа гэрлээ. Хүмүүс Есүсийг хүлээн авч түүний дагалдагч болсон гэдгийг сонсох үнэхээр сайхан байдаг шүү. За өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл баяртай. Тэгээ Бурхан таны амьдралд хүч чадлаа бүрэн дүрэн бэлхах болтугай гэж өрөөж байна. Баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 907 0751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.